Дараагийн мэдээг танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын Конгрессээс TikTok компанитай холбоотой асуудлуудыг бий болгосон. За тэдний зүгээс үзэж байгаагаар Америкийн нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдалд харшилж байгаа үйлдэлийг TikTok платформ гаргаж байгаа гэж үзсэн учраас TikTok платформыг яаралтай одоо өөрийн Америк дахь нэгжээ зарах юм шаардлага, хууль зүйн шаардлагыг тавиад байгаа. За үүнтэй холбогдуулан TikTok компани удаан хугацаанд яриа хэлцээ хийсний үр дүнд энэхүү Америк дахь нэгжээ 3 одоо компани нэгдэл зарах юм шийдвэрийг гаргаж байгаа юм байна. За TikTok компани пүрэв гарагт гаргасан мэдээлэлтэй Америк дахь хөрөнгийнхөө 80%-ийг Oracle, Silver Lake, MJX зэрэг 3 одоо хөрөнгө оруулагчийн нэгдэлд худалдах баснаа зарласан байна. За энэхүү гэрээг байгуулснаар тус сошиал медиа платформ Америк дахь үйл ажиллагаагаа өргөжлүүлэх боломжтой болж байгаа юм байна. За компани Америк дахь нэгжээ худалдаснаар TikTok нь Америкийн засгийн газрын хоригоос зайлсхийх Америкт ашигладаг 170 гаруй сая хүнд бол хүртээмжтэй үйл ажиллагаагаа явуулсан хэвээр болно гэдгийг компани гүйцэтгэх захирал Shou Jichu ажилчдаа мэдгдсэн. За тус компани ByteDance болон TikTok, Oracle, Silver Lake, MJX компаниудтай хамтран TikTok USDS Joint Venture нэртэй компанийг байгуулж гэрээнд гарын үсэг зурсан гэдгээ пүрэв гарагт мэдгдсэн. Хамтарсан компани 50%-ийг Oracle, Silver Lake, Abu Dhabi төвтэй MJX зэрэг шинэ хөрөнгө оруулагчийн консорциум тус бүр нь 15%-аар эзэмшгээр болж байгаа юм байна. За 30.1%-ийг нь ByteDance одоо байгаа өөрийн хөрөнгө оруулагчийн салбар компаниудаараа дамжуулан эзэмшин, за мөн 19.9%-ийг нь ByteDance компани бас хадгалж авч үлдэж байгаа гэдгийг санамжиж дурдсан байна. За түүнчлэн бол тус компани бордод бол ихээхэн борд буюу тууцын одоо бүрэлдэхүүнд ихээхэн өөрчлөлтийг оруулж байгаа юм байна. За тууз буюу төлөөлөн удирдах зөвлөлт 7 гишүүнтэй байна. За үдгээрийн олонх нь Америкийн нэгдсэн улсын захирлуудаас бүрдсэн ийм зөвлөл байна. За энэ зөвлөлийн гол үүрэг нь бол Америкийн нэгдсэн улсын иргэдийн ашиг сонирхлыг хамгаалах, за тэдний хувийн нууц болон бусад аюулгүй байдлын мэдээллийг хадгалах зорилготойгоор ажиллаж байгаа юм байна. За энэ одоо мэдээлэл дуртагтай Америкчуудын мэдээлэл болон Америкийн үндэсний аюулгүй байдлыг хангах нь эдгээр одоо тууцын буюу төлөөлөн удирдах зөвлөлийн гол одоо үүрэг гэдгийг мэдгдсэн. За мөн одоо тус платформын Beauty Feed-ийг ашигладаг TikTok-ийн алгоритмыг Америкийн хэрэглэгчдийн мэдээлэлээр тулгуурлан дахиж сургаж өөрчлөх юм байна. За контент фидийг гадны нөлөөллөөс ангид байх санамжчигт бас дурдсан. За хамтарсан компани мөн Америк дотор контентэд бол moderation болон бодлогын хяналтыг тавьж ажиллах юм байна. За энэхүү гэрээ нь 1-р сарын 22-ны өдөр хаахаар төлөвлөгдсөн байна. За Америкийн нэгдсэн улсын хувьд бол үндэсний аюулгүй байдлаас шалтгаалan TikTok компанитай холбоотой асуудлуудыг үүсгэж энэ үүгээр бол шалгалтын үйл ажиллагаа явуулж байгаа. За Америк дахь үйл ажиллагаагаа хянах илүү боломжтой болгохын тулд компани Америк дахь одоо нэгжийг худалдах, Америкийн компанид одоо худалдах ийм шаардлагыг тавьсан. За үүнийг нь бол TikTok компани инхүү одоо биелүүлэх боломжтой болж байгаа. За ингэснээр бол цаашдаа Америк дахь бизнесээ амжилттай өргөжлүүлэх удаан хугацаанд Америкийн зах зээлд тоглож байх боломжтой болж байгаамаа.